Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэ таруулан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгээ хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын ангарганаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд мөгээ хаа. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирдлыг жарилгана гэсэн уриатаагаар Омо хамтран ажиллана. За мөн эрүүл залуу амьдрцгаая гэсэн маш гоё уриатаагаар Lifety бренди үүлонцээ хамтран ажиллана. За ингээд 7 хоног болгоны пүрэв гарагт нөгөө тал нэвтрүүлэг амтан ургамлын ертөнцөөр аялдаг. За өнөөдөр бид ургамлын ертөнцийн сонин хачнаас ярина. Тэгэхдээ цөлийн цөлд ургадаг сонин ургамлуудын тухай ярина. Ер нь бол хүмүүс цөлд баг төдийлөн очтгүй учраас цөлийн талаар мэдээлэл бас бага. Тий. За тэгэхээр дэлхийн нийт хуурай газрын 3/1 нь говь цөл байна л да. Тэгэхээр говь цөл газар бол мэдээж ус багтай. За тэгэхээр энэхүү усны хомсдолтой экосистемд ингээ амьд үлдээд ургаж чаддаг ургамлууд бол одоо дэлхийн хамгийн сонирхолтой ургамлууд байна л да. Говь цөл ургадаг ургамлууд нь дэлхийн хамгийн ам бөхтэй, байгаль цагуурийн хатуу ширээний ийм нөхцөл тасан зохицох чадвартай ургамлууд мэдээж тэнд ургана. Эсвэл нөгөө нэг шандас шалгасан гэж хэлмээр ийм ургамлууд говьд ургана л да. За ингээ битэр өнөөдөр говьд ургадаг сонирхолтой ургамлуудын талаар танилцуулна. За эхний ургамлаас эхэлнэ. За. Нэгдүгээр тумбо мод гэж нэрлэдэг ийм мод орд юм байна. За энийг болохоор яг аль биесны нэр нь Welwitschia мод гэж нэрлэдэг. За Намибийн цөлд ургат юм байна л да. Тэгээд Намибийн цөл чинь болохоор ерөөсөө дэлхийн хамгийн хуурай газруудын нэг шүү дээ, тийм ээ. За чухам тэнд дэлхийн хамгийн өрмөц ургамлын нэг болох энэ Welwitschia гэдэг мод урганаа. За одоо зурган дээрээс харж байгаагаар энэ бүр үнэхээр сонирхолтой мод гэхээр л бид ингээд амар өндөр төсөөлтөө шүү дээ. Энэ ерөөсөө тийм нөгөө нэг тийм өндөр ургадаг мод биш. Ер нь бол нэг нэлээ намхан баг газрын гэж хэлмээр юм байгаа байхгүй юу? Тэгээ мод гэсэн чинь ер нь бид нар ингээд юмыг айгүй сонио юу яд юм бэлээ, буруу ойлгоод юм бэлээ. Би нөгөө та мэдхүүгээр гадил өвсөнд ургадгүй, мотонд ургадгүйг асуухгүй юу? Манайхаа ихэнх нь мод гэж хариулаадсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр чинь нэг зүйлийн өвс байсан байгаа. Өндөр өвс. Бид нар тэгсэн чинь өндөр өвсийг модноос л ингээл авдаг шүү дээ. Тэр чинь харин өвсний англи юм байна ургамал зүйлсаасаа. Ургамлын нэрийг яаж мэдвэдэ ёо шүү дээ. Харин тэгэхээр бид нар ингээ ургамлын талаар юу яд юм бэлээ. Шин чинь мод биш нэг юм том далбайсан навчтай цэцэг шиг юм биш үү Welwitschia гэсэн. Харин тий захилдаг цэцэг шиг ба том л цөөхөн хідэн навчтай юм шиг юм шиг байгааз. Харин мод гэж хэлэхэд бол энэ хэцүү. Сонирхолтой. За тэгээд анх 1850 онд Австрийн ургамал судлаач Фридрих Welwitschia гэдэг хүн шинжлэх ухаанд энийг бүртгүүлсэн юм байна л да. Тийм учраас модыг Welwitschia mirabilis гэж нэрлсэн гинэ. За ер нь орчуулах юм бол энэ ер бусын Welwitschia гэсэн үг гэж шүү. За харин яг ургадаг тухайн нутгийнхан буюу Африкчууд энэ модыг зүгээр л тумбо мод гэж нэрлэдэг. Тумбогчдаг. За юугаар онцлог байна? Яагаад ихнийг танилцуулж энэ Welwitschia яагаад ийм намхан байгаа юм гэхчээ ерөөсөө л хоёрхан навчтай байдیں۔ Гинэ. Одоо энэ дэр бол нэг тийм олон навч юм шиг харагдаад байгаа. Гэтэл цөөн тохиолдолд ийм олон байдаг. Ихэнх нь хоёрхан навчтай байдаг. Тэгээ ингээд том модлог шинээс урган гарсан юм хоёр навчтай. Тэгээд модны амьдралын туршид энэ хоёр навч нь бүр ингээд үргэлжлээл нилээ ингээд урт ургаад идэм байна. Айгүй урт навчтай байгаад тийм. Навч гэж хэлэхэд хэцүү сонио. Ингээд мушигцсан нэг далбайслыг биш тий. Урт. Тэгээд Welwitschia өөрөө дэлхийд дээрх хамгийн урт насалдаг ургамлуудын нэг гинэ. Жилийн урт настай. Зарим нь бүр хэдэн мянган жилийн настай байдаг гэж байна. Хөө тийм үү. Тийм. Тиймээс нөгөө энэ хоёр навч нь шүү дээ тий. Нилээд том. За Welwitschia-гийн навчин дунджаар 4 м. Дунд чинь 4 м шүү. Нилийн урт гэсэн. Хамгийн том нь болохоор 8 м хүрсэн ийм урттай Welwitschia бүртгэгдэжсэн гинэ. Тэгээд энэ наад Welwitschia-гийн гол ишийг болохоор титэм гэдэг юм байна л да. За энэ титэм болохоор диск хэлбэртэй юм дуу. Тэгээ диск хэлбэртэй. За одоо зурган дээр харагдаад шүү дээ тий. Нэг бүрх юмнууд. Тий. Энэ нь болохоор одоо ингээд нөгөө зүгээр модны цагиргаар насыг тодорхойлдогтой яг ижлэх юм байна л да. Тий. Модны нас ингээд ахих тусам ингээд тэр цагирга нь ингээд диаметр нь ингээд 1 м хүртэл өргөсөж томордог гинэ. Тэгэхээр хамгийн том Welwitschia мод газраас ерөөсөө л 1.5 м өндөртөл ургана. Тэг өндөр болж ургадаг. Айгуу намхан юм байна. Тий, маш ховор тохиолдолд Welwitschia ийм 3 навчтайгаар ургадаг юм байна. Тэгээ энэ Welwitschia гэж энэ одоо цөлийн мод гэдэг байгаа бидний нүдэрээ харуул нэг юм цөлийн зүгээр л нэг юм навчтай ургамал шиг л юм байна. Намхан тий. Тий.
навчин өргөн хавтгай байдаг. За салхины илэгдэл, өгөршил, хөгшрөлтийн улмаас цаг хугацааны явцад ингээд урагдаад ингээд хуваагддаг болохоос биш яг ингээд юунаасаа ургахтаа бол ерөөсөө хоёр навчтайгаар л ургадаг юм байна. Одоо энэ зурган дээрээс бүр яг харагдаж штэ. Ингээд зүүрлэх юм бол бид нар ингээд нөгөө нэг галыг хальсалахаар нэг 3 тийш нь хальсалахаар нэг юм урт албайс юмуд хальсан гарч ирдэг штэ. Яг тийм хэлбэртэй байгаа байхгүй юу? Харин тийм байна. Тий одоо энэ гарцсан байна тий. Тийм ээ. Тий. Ийм нэрээ яалчих мод юм байна. Тийм үү? Тий. Юу голынхан дээр нөгөө нэг титэм гэж нэрлээд байгаа чи айгу хатуу штэ мод. За тэгээд юу яж байгаа юм? Ингээд навчнууд ингээ урагтаад өгөршөөд ингээд хуваагддаг. Тэгэхдээ навчин илэгдэж муудаж хууж ирсэн ч тасарч ундаггүй сонин. Айгу байна. Тий ингээд өгөршөөл муудаал энэ гэсэн ерөөс тасарч унахгүй байгаа л идэг. Ийм юм байна. Тэгээд ургамлын ертөнцид бол хамгийн урт насалдаг навчнуудын тоонд орно. За энэ ургамлын насыг тодорхойлохдоо радиокарбон гэдэг ийм шинжилгээ хийж ээж насыг тодорхойлдог юм. Тий. Одоо Намибд ургаж байгаа олонх Велвичиа мод бол ерөөсө 700-аас 800 жилийн настай. 800 жил ургаж байгаа юм мод. Одоо манайх чинь юу вэ 800 жил гэдэг чинь их Монгол улсын 800 жил гэдэг шүү дээ. Тий. Харин тий. Тэгэхээр баг Чингис хааны үед байсан моднууд одоо ургаж ирэх гэж байгаа байхгүй Намибийн цөлд. Эдгээр аймд байсан мэт дээ түүхэн амар том гэрчтэй. Харин тий. Тэгээд Велвичиа мод ингээд үржихийн тулд боргоцоо гаргадаг юм байна. Тэгээд 90 модод аль нь ингээд боргоцооноос ургамлын шүүс нектар гаргаад тэгээд тэр ургамлын шүүсийг нь шавжнууд өөртөө нааж тэгээ ингээд шавжаар ингэж нэг үрждэг тоос хүртдэг үрээ тарьдаг. За одоогоор Велвичиа мод бол ховордоогүй устдах аюулд бол ороогүй байгаа. Дээрээс нэг цөлд учраас хүмүүс төдийлэн цөл рүү очихгүй байна л тийм бах. Тэгээд цөлд ургадаг учраас ер нь тэгэл удахгүй мал ачгүй гэл нэг тэр ургадаг газар л ингээл ороод ирвэл тэгэл аюултай болох байх л та. Одоо бол нэг тийм учиргүй ховордоо ордгүй юм байна. За тэгсэн одоо юу яа л да 2 дахь модыг танилцуулъя л да модыг шиж ургамлыг танилцуулж байгаа тий. Балт мескит гэдэг энэ ургамлыг танилцуулнаа. За энэ болохоор Америк ТV-ийн цөлүүдэд ургадаг юм жижигхэн мод юм билэ. Тэгээ Перу, Чили, Аргентин, Уругвайд ургадаг. За нөгөө алдартай нөгөө 400 гаруй жил бороо хороогүй цөл гэдэг хойд Чилийн Атаками гэдэг цөл байдаг тий. Тий Атакама. За энэ цөлд болохоор ургадаг юм байна л да. Ер нь бол энэ цөлд ялангуяа их ургадаг гэж. Тий тэгээд цөл газар чинь нөгөө нэг ан амтнд сүүдэр бараадах хэрэгтэй болно доо тий. Тэгээ бас нэ тижэл хэрэг болно доо тий. За энэс гадна хүмүүс тэнд юу яадаг гэж түлшээ болгож энэ модыг хэрэгэлдэг ингэж байна. За. Тий тэгээ бутлаг учраас бутлаг мод учраас юм айгүй өргөстэй байд ингэнэ. Манай говьд ургадаг заграх уу юм байна тий. Загийг чинь түлдэг штэ. Тий цагийг түлдэг. Тийм гэсэн. Янзын илчтэй. Энэ загийг бодох юм бол өстэй чихнээсээ бидний нөгөө мод гэдэг ойлголтод айгүй дөхөн. Нэг тийм гол нь айгүй өндөр тэгээд амар саглаж ургадаг. Чилийн мескит нь 12 м өндөр хүрдэг гэж байгаа. Тэгээ 1 м-ийн диаметрийн голчтой. Тэгээд энэ үндэс нь одоо чөлөөтэй салгаж ургадаг юм байна л да. Мод нь болохоор тийм хатуу, улаавтар хүрэн ан цав их тийм холтостой байдин гэж байна. За мескит мод нь маш хатуу нэгттэй учраас түлхэт айгүй гоё илчтэй. Удаан нөгөө нэг шатаад байна гэсэн үг шүү дээ. За мөн тавилах айгу батбөх болт ингэнэ. Энэ модоор тавилга хийх юм бол одоо за ялангуяа байшингийн шалыг айгу хийдэг гэж энэ модоор. Нөө илэгдэл багтай хатуу учраас. Тий. За энэ ургамлын хувьд бол буурцаг гаргаж үрждэг. За тэгэхээр энэ нөгөө нэг бид нар чинь буурцаг ургамал гэж идэд шүү дээ. Тэр буурцгийг нь хойд Аргентины хөдөө нутагт хүмүүс иддэг гэж байгаа. За навч нь амьтдад тийм таатай үг нь бол бичлэг байна л да. Гэхдээ баг зэргийн тийм нэг чихэрлэг амьттай учраас хаяаны идэх тохиолдол байдаг. Навчуулан буурцгийг нь малын тижэл болгож болдог. Үрийг нь заримдаа нунтглонгуудаа ийм баяжуулсан шахмал тижэл бас болгочих болох юм байна. Нөгөө буурцагтай учраас тижэл ихтэй гэж ойлгох нь шүү дээ. Эслэг ихтэй. За энэс гадна мескит мод болохоор энэ мод ургасан газар хөрсний ус их ойрхон байна гэж үздэг гинэ. Бас. Цүлд энэ модоор ер нь бол одоо нөгөө усны хаана байгааг ойрхон байна уугүй шинжиж болно гэсэн үг. Ерөөсөл 3-аас 10 м ухаад хөрсний усанд очичдаг гинэ. За. Тэгэхээр нөгөө хурд тунас багтаа эсвэл огт хурдтундас ордгүй юм бүс нутагт гүний усанд хүрэх боломжийг энэ мод олгож өгдөг байна. Тийм байна. За энэ мод нь эсэрхийг тийм шүлтлэг хөрсөнд маш сайн ургаж чаддаг гинэ. Сонин. Тэгээд далаа усаар ингээд зарим иргэнүүд чинь угаагдаад идэг чинь нөгөө татлаг хүртэлгэнд тийм газар хүртэл ургацсан байдаг гэж. Тэгэхээр амьдрах орчны хувьд бол тасан цагт бол аюу сайн л юм байна. За 14 цаг 21 минут болж байна. За хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирлыг арилганаа гэсэн үрээтээр Омо хамтран ажиллаж байна.
За ер нь бол хүүхэд байхад хамгийн анхны рекламуудын нэг бол Омо байлаа шүү дээ тий. Маш эрт Монголын зах зээл дээр орж ирсэн. Тий. Нэг хөлбөмбөг тоглож байгаа хүү хурж ирээл тий. Подолк нь хэртэл тэгэл Омогоор байгаа. Яг үнэ усан тэгэл ингээл одоо хөөсрүүлж байгаа. Тий. Хамгийн анхны л баг 90-ад онд орж ирсэн анхны вокнуудын нэг рекламтайгаа цуг орж ирсэн нь бол Омо шүү. Тий. Тэгээ энэ Омо чи янз бүрийн савлгаатай байдаг нөө 100 граммын савлгаатай хамгийн жижиг нь аахгүй. Тэгээ оюутан багтаа оюутны байранд ахт чи нэг тийм ямар мөнгө төгрөг байх биш. Энийг нь аваад хувцаагаад гэсэн. Тий шүү дээ тий. Тэгээд Омо брэнд Омо таны Арсеналд хүрэх тасалбар гэдэг нэртэйгээр 36 газтан шалгаруулах ийм суглаат урамшуулт худалдаа явуулж байгаа юм байна лээ. Тэгээ Омо брэнд дэс ингээд та дурын Омогийн бүтээгдэхүүнүүдийг аваад худалдаа авалт хийгээд тэгээд хэрвээ одоо юу гэдгийг таны юу хонжуур таарах юм бол Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх супер 3 газтны нэг болно. За супер 3 газтан бол Англи улсад Арсенал гэдэг хөлбөмбөгийн алдартай багийн тоглолтыг үзэх тасалбар, Англи улсад ирж буцах онгоцны тийз, зочид буудлын зардал бүх юм багтаж байгаа. Зүгээр л халаасны мөнгөтэй хоол нэг өөр зөөр хоол идэх мөнгөтэй гэдэг. Энэ бүр үнэхээр гоё. Одоо жишээлбэл ингээл би Омо сонгож аваад ингээд ялагч болол манай нөхөр явж ийн гэж төсөөлөх юм бол би л дагах бахаа гэхгүй. Өөр мөнгө гаргаад. Тийм мөнгө гаргаад байгаа нь та. За тэгэхээр ингэж байгаа. Энэ чинь 3 үеэр нийт 36 хэрэглэгчийг тодруулах юм байлаа шүү дээ. За тэгээд супер бэлгэнэл ингэж нөгөө нэг Арсеналын тоглолт үзэх болохоос шинээс гадна бас олон гоё бэлгэнүүд байгаа. Жишээлбэл iPhone 16 гар утас бүрэн автомат угаалгын машин, за мөн ухаалаг цаг, уурын дүү, Омо брендийн жилийн хэрэгцээ гэх мэтчил ийм олон бэлгүүдийг өгөх юм бэл. За суглаат худалдаа Монгол оронд даяар үргэлжлэнэ. За 6 сарын 31-нд дуустал Омогийн урамшуултаа суглаат худалдаа явж байгаа юм байна лээ. Тохирлыг сар бүр боловсрол сугдлын үзэн шууд эфирээр гаргана. Эсвэл бас саруул гэр гэд кириллээр бичээд Facebook-ийн пэйжээр бас явуулах юм байна лээ. За эхний тохирол 5 сарын 11-нд явагдсан. За одоо дараагийн тохирол явагдах дутуу байна. Би Омогийн дурын бүтээгдэхүүнийг худалдаж аваад гээд харж Омо ч ганцхан удаг бок лээдэг үстэй гэж бодсон чинь дотор айгүй олон төрөлтэй болсон юм байна шүү дээ. Одоо сүүлийн үед чинь гээлэн бокыг хүмүүс их хэрэглэж болсон. Гээлэн гарсан юм байна. За энэс гадна шингэн бас гарсан юм байлээ. Шингэн бокыг хэрэглэхэд ер нь бас айгүй гоё таатай байдаг шүү дээ. За ингээд бүх сүлжээ дэлгүүрүүдээр супермаркетуудаар таны гэрээ ойролцоо байгаа жижиг дэлгүүрт хүртэл байгаа. Тэ Омогийн бүтээгдэхүүн 75 77 88 99 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 75 77 88 99. За мөн MS Distribution гэдэг цэгийн гээд энэ сайтад хандаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Манай нэвтрүүлэгтээ хамгийн гүн бохирлыг жаргална. Омо хамтран ажиллаа. Баярлалаа. За бид өнөөдөр цөлийн сонин ургамлуудын тухай ярьж байгаа. За хүн болгон цөлд очиод байдгүй. Тэгээ дараагийн мод болохоор Joshua мод гэж нэртэй мод байна. Joshua гэдэг нэрийг сонсохоор л надад нөгөө амьдрах сайхан кино санаад ороод идэв. Тий. Joshua гэдэг нь Библиэлд гардаг том түүхэн баатар хүн л дээ. Одоо бурхны зүнч гэдэг юм уу да. Тийм. Израильчуудын нэг том удирдагчдын нэг юм билээ. За. Тэгээд за энэ Joshua мод болохоор мод бас биш гинэ. Харин том хэмжээтэй далдуу мод. Далдуу мод ч одоо модонд ордог биш юм бах та. Харин тийм юм байлгүй. За Америк нэгдсэн улсын баруун өмнөд хэсэгт ялангуяа Калифорни, Аризона, Юта, Невада гэдэг ингээд том цөлтэй. Тий, ийм цөлтэй мужуудад ургадаг. За Joshua бол Моховегийн цөлийн хамгийн өвөрмөц ургамлуудын нэг. За Joshua мод гэдэг нэр нь бол Христийн шашны дүрслэл нөгөө Библиэлд гардаг ийм Joshua гэдэг дүрээс эхлэлтэй. 19-р зууны дунд үед Мохов цөлийг гаталж явсан мормончууд одоо нэг юм хар хувцастай манай дээр бол ингээд хосороо яваад байдаг шүү дээ. 92 загал гэдэг Монгол тэр чинь мормны шашин л да. Мормны шашны хүмүүс энэ цөлөөр явж исэн юм байна. Тэгсэн чинь цөлөөр ингээд тэр нөгөө Библийн домог дээр ч гэсэн ингээд нөгөө юуныг Израильчүүдийг Египтээс ингээд дарлаас цухтагаад бөөнөрөө Израильчууд явж хахад цөлд ингээд нөгөө замчилдаг байхгүй. Одоо энэ тийм домогтой. Тэгээ тэр домогтой айгүй адилхан санагдаад энэ модыг харж ингээд замаа олж явж исэн юм байна. Тэр мормнууд. Тэгэн гут Joshua мод гэд нэрлэлсэн. Тэгээд мормнуудын тэр ярианаас болоод шинжлэх ухаанд Joshua мод гэд нэрлэгдээд орцсон. Joshua мод болохоор цөлийн төрөл зүйлийн хувьд их хурдан ургадаг мод. Шин залуу мод эхний 10 жилдээ л жил болгон одоо 7.6 см ургаад ингээд ургасаар угаад тэгээд ер нь хурдан ургадаг. За хамгийн өндөр нь ойролцоогоор 15 м. Бас өндөр юм. Бас өндөр. Харин цөлд 5 давхар баашинтай тэнцэхээр ийм өндөр мод байна гэдэг чинь болол тэгэл сүдөрлөж мүдэрлээл тэр бас хэрэгтэй л. Joshua модны онцлог нь болохоор ингээд далдуу мод шиг жилийн өсөлтийн цагирга байдаггүй гинэ. Далдуу модны цагирга байдаггүй юм шүү дээ. Өсөлт насыг нь тоолдог. Модны цагирга. Тий. Тэгэхээр насыг нь тодорхойлох ер нь бол хэцүү.
Joshua мод бол дээд зэргийн маш ийм хүнд мөчөртэй, өргөн үндэстэй. Тэгээ үндсүүд нь хоорондоо баг ойртдаггүй. Тийм болохоор Joshua модны үндсэнд хамгийн ойрын өөр нэг Joshua модноос баг 11 метрийн зайд байрладаг. Бас харахаар хоорондоо их зайтай ургадаг моднууд юм байна. Харахаар аягүй сони юм. Зүгээр нэг амар бүдүүн голон дээр нөгөө нэг бахан кактус авчиж байгаа. Юу яц юм шиг ийм илвэртэй мод юм шүү дээ. Тийм байна. Харцаасан. Ийм мод байт юм байна. За дараагийнх нь шорвог хуш гэдэг нэртэй. За бид хушийг уу сонсч ирсэн. Гэтэ шорвог хуш гэхээр арай жоохон өөр юм байна. Давсархаг хуш гэдэг байгаа юм л да нэг талаар. За энийг бас нөгөө талаар ателийн нарс гэж бас нэрлэдэг юм л дээ. За энэ бол маш сонир ургамал гэдэг юм байна. Яасан гэдгсэн Испаний Тамарис голын ирэг дээр анх ургадаг байжгаад тэгэд яг ийм байсан учраас Тамарикс гэж нэрлсэн гинэ энэ модыг. За Европ, Аз, Африкт урганаа. За бараг энэ модны 60 орчим төрөл зүйл байдаг гинэ байгаль дээр. Тэгээд эндээс хамгийн намхнаа 1 метрийн өндөртэй. За тэгвэл хамгийн өндөр нь 18 м хүрдэг гэж байна. 18 м гэдэг чинь бараг 6 давхар барилгатай дүүцгүүц юм уу? Тийм байна. Айгүй өндөр ургах юм билээ. Тэгээ ургахтаа өтгөн шугуу үсгэж мөнх ногоо мод ийм болдог гэж шүү. Одоо манай ч нөгөө гацар мацурч ингээл мөнх ногоо нэг гоё ногоороо харагдчихдаг штэ тий. Ер нь бол яг ийм гэж байна. Тэгэд дээр нь энэ мод галт маш төсвөртэй ингэнэ. Ер нь бол ингээд нөгөө нэг ойд гал гараал моднууд чи тэр чигээр хуухлагтаал дуусчдаг штэ тий. Энэ бол ерөөсөө галт бүрэн хуухлагдаад өнгөрсний дараа ч гэсэндээ гол ишнээсээ дахиж ургадаг мод. За. Тий. Айгу бэлэгдэлтэй. Тэгэд өтгөн шугуу үүсгэж ургадаг галт төсвөртэй шин чанарыг нь ашиглаад хөдөө аж ахуйд замын хоёртлыг сүйдэрлэхэд ашигладаг. Бас тийм байна. Нөгөө малын бэлчээрийг сүйдэрлэхэд ашигладаг. Тийм хэрэгтэй. Салхинаас хамгаалах зорилгоор бас ингэ тарж ургуулт ингэ айгу өтгөн байдаг учраас тэр нөгөө нэг эсэрхэг говьд бол тэр нөгөө нэг эсрэг зураад бас айгу сайн хамгаалт юм байна л да. За давсархаг хужиртай газар бүр асуудалгүй ургадаг гэж. Ийм учраас баг нэр нь нөгөө нэг шорог хуш гэдэг юм лээ. За. Тийм тэгээд давсыг төсвөрлөхөөс гадна шүлтлэг орчинд бас айгүй сайн төсвөрлөлт юм гэж байна. За Тамарикс гэдэг байгаа энэ модны хувьд болохоор нарийнхан мөчөртэй, саарл ногоо навчаар тодорхойлогддог. Тэгээд залуу мөчрүүдийн холцсон юм гүлгэр улаан хөрөн өнгөтэй гинэ. Тэгээд ургамал ерөөхдөө хөвших тусмаа холцсон саарл хөрөн болоод гүдгэр хонхор хэлбэртэй болцсон байдаг. Эндээс маш гоё өнгийн цэцэг гардаг. За цэцэг нь болохоор ягаан цагаан өнгийн гардаг гэж шүү. Тэгээд 3 дугаар сараас 9 дугаар сар хүртэл цэцэгтэйгээ байдаг. За зарим нь бүр 11 дугаар сарын сүүл хүртэл цэцэгтэйгээ байдаг гэж. За дараагийн юу болохоор цөлд ургадаг сони ургамал болохоор за цөлийн бургас гэж байгаа юм. Монголд бургас байна хасаагүй. Гэтэл цөлд ургадаг бургас. За Chilopsis linearis гэдэг ийм латин нэртэй. За Мексикийн хойд хэсэг, за Америк нэгдсэн улсын баруун өмнөд хэсэг ялангуяа Чихуахуаны цөлд ургана. За Юта, Аризона, Нью Мексико, баруун Техаст бас ургадаг. Ер нь бол цөлийн бургас бол цөлийн эрсдэс уур амьсгал дасан зогтсон, хөвчлэн жалга, ганг одоо гол горхины дагуу ургадаг юм байна. Тэгээд цөлийн бургасныг 1.5-аас 8 м хүртэл өндөртэй ургадаг юм бутлаг ургамал. Навчнууд нь 26 см урт гэхээр бас нэлээд урт. Ийм. Тэг хүний дэлгэсэн одоо юу гэдэг нэг юм гарын алганаас ч том юм навчтай. Ийм том навчтай юм байна. Тэгээд 5 дугаар сараас 9 дугаар саруудад цэцгэлдэг. Цэцэг нь ингээд нэг нийл ягаанаас цайвар ягаан хүртэл ийм өнгийн цэцэгтэй. Том зөгийн шавжаар тоос хүртэж өрөө тогтоодог. Ийм юм байна. Тэгээд цөлийн бургас бол том үсгэлэнтэй цэцгэстэй. За халуун хуурай уур амьсгал дэсвэртэй учраас говь цөлийн бүсэд бол хүмүүс илүү өөрөө одоо ч гэсэн сонгож тариалдаг юм байна. Тэгээд байгаль дээр ургахтаа ийм жигд биш хэлбэртэй ургадаг. За таримлаар тариалахтаа бол бүр ингээд хүссэн хэлбэрээрээ ургуулж болдог. Ийм юм байна. Тэгээ сүүлд одоо юу гэдгийг хар туяатай цагаан цэцэгтэй ийм шин сорт хүртэл гаргаж авсан ийм цөлийн бургас юм. Ийм юм байна. Сорт гэснээс хамгийн их тэр нөгөө аспирины чинь бургаснаас гаргаж авсан гэсэн шүү дээ. Тийм үү? 800 дон. Тийм. Бургаснаас гаргаж авсан гэсэн нэрээр. 100. Тэхэндээ ер нь яг халуун цөл биш хүүтэн цөл гэж бас байд юм байна. Тийм. Маш хүүтэн. Тий. Тэгэд хүүтэн цөлд бас хасгаруу ирэх юм хүүтэнд бол тэгэл тоохгүй ургачдаг. Тэгвэл амьдрах орчин ер нь баг нэг голоод байдгүй айгүй сайн дасан зохицтой юм байна тий. Тийм байна. Халуунд ч ургадаг, хүүтэнд ч ургадаг юм байна. Тэгээд индианууд ийм уламжлалт ангаах ухаанд энэ ургамлыг ашигладаг. Төрөл бүрийн одоо индианууд бол ингээд нэг юм туураад эсвэл хөлний өвчин шарахмаар ханиалган төртөл энийг хэрэглэдэг. Аспиринтэй холбоотой юм байна шүү дээ. Аспирин шахны хэрэглээд идэг шүү дээ. Тэгээд бас модорн ном сакс ийдэг гэн. Нутгийн хүмүүс нь.
Зөө. За Улаанбаатар хотод 14 цаг 30 минут болж нэвтрүүлгийн дэмжийн ажлагчаа танилцуулнаа. Дэмжийн ажлагчаар хурмаа хийгээд бал сарын аялал үнэгүй Мондакт компани дэмжиж ажиллаж байгаа. Бал сарын аялалтын урамшууллыг Мондакт компани зарласан байна. Хурмаа хийхээр төлөвлөж байгаа хосуудад дуулахад 600 хүртэлх зочид хүлээж авах трипл ивент холл, ивенто ballroom, за мөн уламжлалт соёлоо шингээх их өргөө Glory Resort-ыг сонгоод хурмаа хийх юм бол хурмыг захиалга өгөх юм бол Басрын аялал бэлэглэх юм урамшууллыг зарласан байгаа юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг та 7710 7788 гэдэг утаснаас лавлаарай. 7710 7788 хурмаа хийгээд бал сарын аялалдаа үнэгүй яваарай. Мондакт компани. За баярлаа. За дараа нь танилцуулах ээлжид ургамал бол бидний сайн мэддэг заг. Загийг танилцуулнаа. За ер нь бол дундад болон Төв Азад ургана гэж байгаа. Тэгэд бусад говь цэврлийн урамлуудыг бодох юм бол одоо ургах газар нутгийн тун хязгаарлагдмал гэдэг гинэ. Тэгээ явж байгаа манай Монгол ургадаг штэ тий. Баг газарт ургадаг гэж ойлгож олно л доо. Тэгэд ер нь л яг ингээл нийтээр нь масаар наваад үзэх юм бол Монгол болон Хятадд их хөвчлөө ургадаг гэж байна. Дээд л 8 м өндөр болдог. Тэгвэл цаг ер нь ховор юм байна тий. Нилээ ховор юм байна. Гэтэ цагийг би 8 м өндөр болдог гэхээр бүр гайхаад байгаа. Би хүүхд багта цаг ургажсэн цаг харж ирсэн. Цаг төлдөг л дээ. Одоо Баянгарын Баацхан, Бууцхан говийн сумуудад бол. Тийм би болохоор зүгээр юу харах нь харж ирсэн. Гэтэ 8 м өндөр болдог гэхээр бас энэ чинь нилээ өндөр ургач тийм ээ гэж бодсон. Тэгээ зарим тохиолдолд бүр 12 м хүртэл өндөр болдог гэдэг байгаа байхгүй юу? За. Тэгээ 8 м өндөр юм модны үндэс нь доошоогоо хөрс рүүгээ орохороо бүр ингээд 4.5 м гүн орцсон байдаг гэж. Бас доошоо баг доошоогоо адилхан ургах. Тийм ээ баг 50% 50% үндэс нь байдаг. Гүн ортг юм байна үндэс нь. Нилийн гүн юутай юм бэ? Үндэстэй юм. За тэгээд гол нь бол мэдээж зузаан ийм штэ. Тэгээд олон мөчөртэй жижиг нарийнхан навчтай байдаг. Навч нь нарийнхан байдаг нь болохоор яад юм гэхээр говь цүлчин маш их нөгөө хүчтэй шуургатай штэ тий. Тэгээд тэр нь ийм төсвөртэй авах боломжтой юм байна. Нэрээ бодоод исэн ч одоо ингэ бүдүүн байх юм бол нэг салхинд хуу хамгадаал бүдүүн мөчөр тэр чигээрээ байхгүй болчих юм байна штэ. Тэгэхээр салхинд бас ийм нөгөө нарийнхан байх цохилгоог олсон гэх юм уу. За элсэн махан дээр ургах чадвартай байдаг гэж юм. Тэгээд тийм байлээ. Элсний нүүдлийг докторжуулахч болдог гинэ ийм учраас. Тэгээ бусад цөлийн ургамлуудын амьдрах орчныг нь бас бүрдүүлдэг нийлэн буянтай ургамал юм байна. Шатаахад өндөр илчлэгтэй учраас орон нутгийнхаа төлөйн төлдөг. За бид нар төлдөг тийм. Тийм ээ төлдөг. Манай гоёхон төлдөг. Сүхээр биш. Том чулуугаар хагалж төлдөг. Загийг дундуур нь тас. Тийм ингээ том чулуунууд чулуу дээрээс нь хаяал тэгэл ингээл бутраад. Өөст гөөм илчтэй шүү. Тийм шүү дээ. Нилээ удаа шатдаг тий. За дараагийн цөлийн ургамал болохоор сүнсний бох гэдэг нэртэй гинэ. Сүнсний бох. За. Австрал ТV-ийн төв хэсэгт ийм улаан шороо боригсон элсэн цөлд ургад юм байна л да. За. Энэ цөл бол Австралийн газар нутгийн хамгийн хуурай хэсэг. Маш олон тооны ийм давстай тогоотой ийм элсэрхэг тал нутг юм байна л да. За. Тэгээд тэнд сүнсний бох гэдэг сонин нэртэй гүлгэр цагаан холтстой мод урганаа. Энэ гүлгэр цагаан холтс нь сартай шөнө бол гэрэлтдэг учраас хүмүүс би өөр сүнснийг тийг ойлгохгүй байсан юм аа. Тий, тэгсэн чинь шүн ингээд нөгөө юу н холцсон ингээд гүлийсэн цагаан болохоор шүн сарны гэрэл ойгоод ингээд тий нэг юм сүнс сүдэр шиг муухай цайж харагддаг. Тэрнээсээ болоод сүнсний бох гэсэн. За цөлд ургадаг мод гэхэд бүр 20 м өндөр. Ургадаг. За бүр 25 м өндөр ургасан ийм сүнсний бох гэдэг нэртэй модж таардаг. Зуны уйлралд цэцэглээд цагаан цэцэг ургуулна. За цагаан цэцэгнээс нь бүс жимс гарна. Жимс нь өөрөө шууд ийм аяг хэлбэртэй жижигхэн хундах шиг ийм сонин жимс болдог ингээд. Тэгээд мэдчих болт юм болов? Хэмэт. Тэгээ сүнсний бох нь болохоор одоо Австралийн уугуулчууд болох нэг аборигенуудын соёл, домог, зан үйлд бол маш чухал нөлөөтэй. Аборигенууд энэ модыг цөлийн сүнс, цөлийн хамгаалагч гэж үзэж шүтдэг гинэ. Одоо яг нэг шүн авцсан зургийг харж штэ. Юу лавын гол найруулагч гэсэн мэн. Нэрнгээ жоох эвгүй юм тий. Нэр ингэ гэрэлтээд байгаа юм шиг нэг юм зэвхий цагаан. Бараг неон харагдаад байгаа юм байна тий. Нэрээ тий. Тэгээ ингэн гот юм нэг цөлийн сүнс гэж нэртэй ийм мод юм байна. Тий. Тэгээд юу яадаг энэ мод бол хуурай ийм элсэнцэр хөрсөнд бол маш төсвөртэй, за хүчтэй, урт үндэстэй. Ер нь шовуу, шавьд, бусад зэрлэг амьтад энэ модон дээр амьдардаг, цөлийн амьтад амьдардаг ийм юм байна. За дараагийн модыг танилцуулъя. Хадан цэцэг гэдэг нэртэй айгүй гоё нэртэй юм ургамал байна. За энийг сонио ургамлаа. Яаж ингэ гэхээр нөгөө дэлхийн хамгийн хуурай цөл болох Атаками цөлд ургадаг.
За тэгээ ган гачигт маш төсвөртэй мөртлөө шүүслэг гэж байгаа. Говьд одоо ургамж байгаа энэ юунуудыг чи хоёулаа саяны тайлцуулсан ургамлууд дондор шүүслэг ургамл нэгч байгаагүй шүү дээ. Тэгээ говьд ургаж байгаа мөртлөө шүүслэг байхаар энэ бол зөвхөн үнэхээр сонирм. Бараг ингээд хурд тундас ордгоо цөлд 70 эрэг орчмын ийм манантай чигтэй цэцэрлэг төрөлнг санагдулам ийм гоё шүүслэг ургамл ургадаг хэр айгүй сонирм байгаа даа сте тий. Тэгэд энэ ургамл агаараас өөртөө чигийг шингээх ийм чадвартай хөх саарлангийн навчтай юм байна. За. Тэрнээсээ болоод шүүслэг гэдэг байна шүү дээ. Хоёроо дээр нөгөө нэг шинжлэх ухааны юугаар булангаараа ярьж ирсэн шүү дээ. Нөгөө цөл дүнгийн агаараас нөгөө чигийг татаад ингээд юу яах боломжтой, цангахгүй байх боломжтой болж байна гэд. Тэрнтэй л адилхан ер нь бол энэ технологи чинь байгаль дээр өөрөө байж исэн ид байна шүү дээ. Энэ ургамал угаасаа агаараас өөртөө чигийг шингээгээд идэм юм. Агаарт чинь бол бид нар л ингээд амар халуун өдргээд байгаа ч гэсэн агаарт чинь бол ингээд чиг байдаг тийм. Агаарын чигшил хэдэн өв гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. За энэ хатан цэцэг болохоор 1.2 м хүртэл өргөнтэй зузаан овгор хэлбэртэй болж ургадаг ийм ургамал юм байна л да. Тэгэд ийм байдлаасаа болоод ч тэр юм уу маш сайн хөрснийг бүрхүүлж болж өгдөг гинэ. За одоо манайхаар бол одоо нөгөө цахилдаг гэж цэцэг өгдөг шүү дээ. Тийм цахилдагтай нэлийн төстэй ийм багсгар юм байх нь шүү дээ. За цэцэг нь ягаан өнгийн юм уу намуу цэцэгтэй төстэй тоос үртэйхэд нэлээ ээлтэй өнгө юм байна. Ер нь бол ягаан өнгийг тоос хүртэхэд хамгийн тохиромжтой өнгө гэдэг. Тэрэн дээр нөгөө одоо шавж айгуух наалддаг очдог баг тий. Тод өнгөн дээр айгуу сайн зөгийн мөгөж айгуу сайн суурна гэсэн. Тийм тэр хэрээрээ нөгөө тоосоо сайн хүртээгээд ургамлын тархацсан ч гэсэн өндөр байна гэсэн үг л дээ. За цэцэг нь ихэвчлэн 4 дэлбэтэй эдэг гинэ. За. Гэхдээ сонин 5 дэлбэтэй гэж байхгүй. Тэгсэн мөртлөө 6-аас 11 дэлбэтэй байгаа. Сони тий. Харин айгуу сонио. Тэгш бус хэмтэй гэж хэлмээр юм шиг тэгсэн мөртлөнгөөсөө 6-аас 11 дэлбэтэй байна гэхээр бас тэгш бус гэж хэлчихэд айгуу сонин байгаа. Ганцхан 5 л байдгүй тэр 5 яг яац юм бэ? Сони. За дараагийнх нь болохоор жижирхийлэгч мод гэдэг ийм цөлийн ургамал байна. За мод гэхэд бас жоохон хэцүү гинэ. Ийм аврах том 100 нас чиг юм байна л да. За. Тий 100 нас чиг. Тэгээд энэ жижирхийлэгч мод болохоор Намибийн цөлд ургадаг. Энэ ямар гоё хэлбэртэй юм. За энэ жижирхийлэгч мод. Тий. Алои дендрон дикотомум. Дендрон гэдэг үгээр яалтч гин модыг тодорхойлно. Нөгөө нэг дендрон гэдэг чинь юм сэртэнгүүдийг хэлдэг чинь. Мэдрэлийн студ чинь нөгөө нэг дендронтай гэдэг ийм сэртэнгүүдтэй байдаг чинь мэдээлэл хүлээж авдаг. Тэрийг дендрон гэдэг. Дендрон юу гэдэг юм шүү дээ. Хотын цэцэрлэгч чинь дендрологч гэдэг юм байл шүү дээ. Тийм байсан нэ. Тий дендрологч гэдэг тийм ингээд хотыг хариуцсан ерөнхий цэцэрлэгч чинь тий дендрологч гэдэг юм байл шүү дээ. За тэгсэн юу яадаг юм бэ? Энэ сонирхолтой мод болохоор юу яадаг гинэ элсний нүүдэлд тээг болдог. За элс нүүхээс ингээд хамгаалдаг. За мод шуудууд бол модны үүр болно. За сармөгчингуудад бол сармөгчингууд нь энэ модны шүүсээр хоололдог. За маш дэлхийд дээр хамгийн эртний соёл иргэншлийн нэг Африкийн өмнөд хэсгийн сан гэдэг үндэсний амьдралд маш их хувь нэмэр оруулдаг ийм мод юм байна. Ер нь өнөөдөр ярьсан мод ургамлууд дундаас хамгийн үзэсгэлэнтэй юм байна. Надад ч таалагдчих. Тэр сан гэдэг одоо овгийн гэдэг юм уу аймгийн хүмүүс энэ модоор ном сум хийдэг. За хадуурны иш хийдэг. Энэ модыг хонхойлгож жагаад ихвийг ингэж хонхойлгож жагаад одоо байгалийн хөргөгч юм уу да хоол хүнсээ тийш нь хийдэг гэсэн. Бараг агуулгах сав юм биш тий гэдэг. Тэгээ жижирхийлэгч мод бусад 100 насны адил зөөлөн навчнуудаа ус хуримтлуулад тэгээд хүчтэй гам болох үед нөгөө нэг навчныхаа чигээр ингэж өөрийгөө чиглэлүүлж ингэж тэр нэг гангачгийг давж гардаг. За 2000 оноос хойш энэ модны тоо хэмжээ маш их багасаад олон улсын улаан номонд орцсон. За уур амьсгалын өөрчлөлтийн улмаас их хэмжээгээр хомсдож байгаа гэсэн ийм тодорхойлолттой ийм мод байна. Энэ одоо ингэж үргэлжлэх юм бол ингэж радио сонсож байгаа хүмүүстээ нэг том юм голоос маш олон мөчр гараад тэгээ тэр мөчрнүүд нь дээшийг ингэж чиглэж ургаад тэгээ тэр дээр нь бас ингэж нүүн олон тооны нэг юм мөчрнүүд байгаа даа одоо сагл гарч гэх юм уу те аюугаа үзэсгэлэнтэй л харагдаж байна да. Тийм байна. За. Гэтэ яг тэр нөгөө нэг сан гэдэг хүмүүсийн хувьд бол нэрээ айгу гол юм шүү дээ. Нэгүр чи ном сумаа хийнэ гэдэг чинь идэх хоолоо ангаа тэрүүгээр хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө барьж ирсэн ангаа бас хадгалчихна гэхэлэр ер нь бол амьдралтай нь бүр зайлшгүй холбоотой юм байна. Харин тийм юм шиг байна. За дараа нь 10 дугаарх нь хар ус гэдэг имийг танилцуулъя. За энэ болохоор ихэнх хүмүүс цөлийг төсөөлөхдөө юу гэж төсөөлдөг гэхээр ийм нөгөө мөсөн голуудын өлгийн нутаг болох Патагониаг мартчихдаг гинэ. Одоо түрүү нөгөө та хүүтэн цөл гэж байдаг гэсэн шүү дээ. За Патагони болохоор дундаж температур нь
хүлдэх цэгээс буюу одоо Тиграцаас ялимгүй жоохон их байдаг. Тийм сэрүүхэн газар. Тийм учраас одоо хүтэн цүлгээд байгаа. За. Харахад урмлын бүрхүүл ингээс цайтай юм шиг харагддаг. Гэнэ айгүй гоё юм байгальтай юм шиг харагддаг. Тэгсэн чинь Аандын нуруу байгаа штэ тэр хэвд. Тэгээ Аандын нуруу болохоор тэр номхон далаагаас ирж байгаа чиглэл дулаан уран амсгалыг нь хаачд юм байна. За. Тийм учраас Патагониад ингээд нэг маш бага хур тундас ордог юм гинэ. Тэгэхээр энэ чинь өнөө цүл болоод хувирчиж байгаа штэ. Тийм учраас цүл энд ургаж байгаа урмлуудууд бол маш тэсвэр хатуужилтай урмал ургах хэрэгтэй гэсэн үг. За тиймээс Патагони болохоор цүл гэж үзэж байгаа. Харин Патагониад Испанаар Херба Негра гэж нэрлэдэг шар цэцэгтэй ургамал байх бөгөөд энийг нь хар өвс гэж нэрлэнэ. За одоо танилцуулах гэж байгаа. За тэгсэн чинь хар өвс болохоор ангаа ухаанд маш өргөн хэрэглэгддэг байх юм. Яагаад гэхээр бодис солилцоог аягүй сайн сайжруулж өгдөг гэж байна. Тэгээ одоо нөгөө сүүлийн үед аягүй хөтлөхийн нийтээр нэрвдэдэг байгаа чихрийн шижингээ өгч юм байгаа шүү дээ. Чихрийн шижингийн эсрэг маш үр дүнтэй үйлчилдэг гэж байна. За мөн антиоксидант буюу те бид явагдаад байгаа тэр өрсөлдөлийг бууруулах юм үйлчилгээд ургамал юм байна л да. Тэгээд энэ үйлчилгээнүүд нь бүр эмнэлэг зүйн туршилтаар баталгаажсан. Ийм хэрэгтэй ургамал ахна. За тэгсэн чинь нэг юм туршилт болсон байна. Лабораторид 6 хулганыг 12-7 хоногийн турш 20% фруктоз буюу одоо нөгөө юу сахар гэсэн үг л дээ. 30% өөх тостой хоолоор ингэ тижээс юм байна. За харин хар усны хандмал ингээд давхар тэднэр төгсөн юм байна л та. Тэгсэн чинь энэ хандмал болохоор хулганы тэр хоолны дэглэмээс илүүдэлтэй жингийн өсөлтийг нь бууруулад исэн. Өөрөөр хэлбэл тураагаад исэн гэсэн үг. Өөхний хэмжээг нь бүр ингээд мэдэгтгүүц буруулсан холестерин, холестерол, триглицеридийг нь бас ингээд бид дагуулгадж байгаа юм бодисуудыг нь бууруулад исэн гинэ. За. Тэгэхээр энэ бол яалтчгүй шинжилгээ ухааны юм эмнэлэг зүйн байдлаар туршилтаар бүр тодорхойлцсон им гайхалтай ургамал буюу хар ус байдаг бахна энэ Патагони цөлд. За. За 14 цаг 41 минут болж байна. За хамтран ажиллагчаар эрүүл залуу амьдарцгаая гэсэн уриатагаар Life Tea бренди уулон цай хамтран ажиллаж байна. За коконатын сүгээр багсарсан учраас ногоон цай хэрнээ сүвний тааламжтай ийм гоё амт үнэртэй. Амар гоё юу илээ цай илээ. Аха уухад бүр ингээ үнэхээр таатай. Сүйтэй цай уухарч нэг санаал ингээд нэг юм гоё нэг зөөл амтаагаад тийм шүү дээ. Энэ цай үнэхээр гоё зөөл амттай. За тэгээд уулан цайг яг яагаад сонгох хэрэгтэй ингэж ихээр ингэж байгаа. Ер нь бол гоо сайхны цай гэж нэрлэдэг гинэ. За гэхдээ энэс гадна хоолны шингэц муу, гидсний гөрүүлцэх хөдөлгөөн дутмаг, бүдүү нарийн гидсний бохирдол ихтэй, илүүдэлжинтэй ингээд арьс салт болон давсаг шийсний замын өвчлөлтэй, игзэн болон илүү харшилтай, нүрээр нь ингээд батг гараад идэх ч юм уу те. Царайны зүс гундуу тохиолдолд энэ уулан цайг уух юм бол энэ асуудлуудыг шийдэж өгнө. Яагаад гэхээр энэ чинь нэгдүгээрт ногоон цай, тэгээ хоёрдугаарт ногоон цай гэдэг чинь өөрөө маш олон нөгөө нэг юм ургамлын сайн нэгдлүүдийг агуулж байгаа шүү дээ. За тэгээд энэ Life Tea брендийн одоо аль ч төрлийн цайг авахад хүргэлт нь үнэгүй байдаг. Дээрээс нэмээд брендийн шилэн аяг танд бас бэлэг болж очино. Ер нь бол навчин цайг олон удаа усаар хандлан уухад харин ч сайн байдаг. Хүмүүс бол 1-2 хандлал тэгэл болчдөг шүү дээ. Тэг яагаад гэвэл ингээд хандлах бүрт амт нь өөрчлөгдөд идэг гинэ. Тий. Тэгээд ер нь бол та гэртээ кафеч гэсэн ингээд нэг цай авчаад ингээд юу гэдгийг ингээд цайнд чинь дундраад байвал нэмээд ингээд хандлаад өгөөч гээл. Хандлал уугаад ээж болно. Тий. Усанд амт болон өнгө орохгүй болтол нь уух боломжтой цайг. Тэгээ сүүлдээ ингээд дээр хандлаад хахаар сүүлдээ бүр ингээд хандгүй болоод одоо гэдэг усан ус чинь ямар ч өнгөгүй амтгүй бол тэр үед нь л хаяараа. Тэрнээс биш дахин хандлаад уугаад иж болдог юм начин цайг бол. Төрөө нөгөө нэг энэ цай гоо сайхны цай гэдсэн шүү дээ. Тэгээ бас нөгөө тураан гэдсэн шүү дээ. Тэгэхээр өдөрт 5 аяга ногоон цай ууснаар бодис солилцоог идэвхжүүлээд 70-аас 80 калори шатаад гэдэг нь батлагдсан гэж шүү дээ. Тэгэхээр чинь бид нэр зөвхөн цай ууж байгаа л турна гэсэн үг байна шүү дээ. Тийм байна. Дээрээс нь нөгөө бүдүүн нарийн гэсэн торомтлогдсон тэр бохирлыг аягүй сайн цэвэрлээд өгчдөг учраас яванда эмэгтэй хүний нөгөө арьсан аягүй гоё гэрлэж өгөн сэвхнөсөө толбон багасдаг ийм энэ бас батлагдсан байна лээ. За тэгэхэд энэ ер нь бол маш алдартай брэнд юм байна лээ. Уудах хүмүүс бол одоо яг ийм харин одоо том дэлгүүрүүд бүгд нэг ийм гоё цайны болонтой болчих. Тийм. Ялангуяа ийм арт. Тийм байлээ. Тэгээ номин ч гэсэн байлээ. Номингууд тэгээ цайны бол ингээд тусдаа бүр ингээд тэгээ цайнууд чи хичнээн ч олон гоё төрөл болцсон юм. Яг үнэ. Бүр тусдаа дэлгүүр байгаа, том дэлгүүрүүд ч гэсэндээ байгаа. Тэгээ би бүр нөгөө юу яадаг байсан. Life Tea чи нөгөө нэг юм том дэлгүүрүүдээр заримдаа амралтын өдрөөр ингээд нөгөө юм гоё юугаар амтлагаа гаргадаг байхгүй юу? Тэнгүүт нь очиод энэ ийм үйлчилгээтэй тэр тийм үйлчилгээтэй гэж амсаж үзэж яагаад граммар авд энэ юмнуудыг нэг юм айгүй гоё цаасан ууданд танд 100 грамыг 200 грамыг гээд тэгээ 100 грамыг авч байгаа нь бага хэмжээ санагдаж байгаа боломж тэрийг бүр амар удаа харин хандалж явуулдаг гэдэг хэл юм байна. Тийм. За Facebook дээр англиар Life Tea гэж хичээд Facebook руу норч болно. За утасныхын дугаар болохоор 9411 33 26 гэдэг дугаар руу залгаж болно. 9411 33 26 бүх
том дэлгүүрүүдээр байгаа. Номин, E-Mart, Оргил, Сансар, FS гэх сүлжээ дэлгүүрүүдээр байгаа. Бүгдээрээ ийм цайны тасагтай тэндээс нь очиод авч болно. За комент харсан чинь цайны зургийг харуулад өгөөч гэсэн байна. Би нөгөө Facebook-ийнх нь юуг яачи. Мишнт чи тэгээ та эндээс хараарай за. Live T гэд Facebook-оос өөрөө хайцсан ч болно. Тэгнэ. За манай нэвтрүүлэгтээ эрүүл залуу амьдарцгаая гэсэн уриатайгаар Live T брендийн үйл онцгой хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Бид цөлийн ургамлын тухай ярьж байгаа. За цөлийн сарнаа. Цөлийн сарнаа. Сарнаа урнаа. За Desert Rose буюу цөлийн сарнаа бол Африкийн хойд хэсэг, Арабын хойд ургадаг. За маш гоёмсог цэцэгтэй, зузаан иштэй ийм шүүслэг ургамал. За энэ ургамал бол маш халуун, хуурай амсгал дасан зөгцсөн. Тэгсэн ирнэ үнэхээр чамин гоёмсог учраас хүмүүс бүр ингээд тармилжуулаад гоёлын зориултаар бүр бонсай маягаар ургуулдаг. Бонсай гэдэг чинь нөгөө нэг юуны Японы уламжлалт. Японы уламжлалт тий ингээд модыг ингээд чимэглээд ургуулчихдаг. Тий, янз бүрийн хэлбэртэйгээр ургуулад байдаг шүү дээ. Тийм юм байна. Тэгээд ягаан, улаан, эсвэл цагаан өнгийн эсвэл бүр холимог ингээд цэцэгнүүдтэйгээ тармилжуулаад ингээд хүмүүс үзэсгэлэнтэй болохоор ингэж яадаг. За холимог болохоор бас гоё л харагдах юм тий. Дүүр дан нэг өнг юм биш. Азийн орнуудад бол энэ цөлийн сарнаа бол аз жаргалын бэлэгдэл гэж үздэг. Тийм тэгээд цөлийн сарнаа гэдэг нэр айгүй одоо юу гэдэг юм те ховор лаг нэрнтэй ордог. Тийм байна угаас. Тийм цөлийн сарнаа гэдэг юуны эмэгтэйчүүдийн одоо юу гэдэг юм те юу тий өргөлхоос эмэгтэйчүүдийг дэмжих олон улсын байгууллага байдаг байсан. Би нэг хөш ярьслаа авч ирсэн. Цөлийн сарнаа гэдэг олон улсын байгууллага. Энэ ямар сонио ургамал юм бэ? Мод гэсэн те. Тий. Тийм биш нараа. Энэ иш нь ямар бүдүү юм. Тэгээд цэцэг нь болохоор яг ийм ягаан бүлс шиг юм байна. Тийм байна. Тий. Айгуугаа үзэсгэлэнтэй харагдав. Тэгээд эн чинь дан ягаан биш, голдоо цагаан байжснаа дэлбэн ягаан юм биш. Дэлбэрээгүй ингээд ягаан болоод уусчдаг. Тэгээ энийг ингээ нэг сүүлийн үед хүмүүс харинт яг ингээ нэг одоо яг ийм нэг юм сонин бүдүүн иштэй. Тэгээ ийм гоё ягаан цэцэгтэй болохоор нь магадгүй ингээ нэг юм албан газрууд гэдэг юм уу том үзэсгэлэнгийн танхим махимд ингээ бас ургуулдаг гинэ. Тий. Ийм одоо юу гэдэг гоё юу болгож тавилга болгож 3 метр хүртэл өндөр ургадаг. За тармилжуулахад арай жижиг ургана. За ингээд хамгийн сонирхолтой нь цөлийн сарнаа бол хортой. Энэ ургамлын бүр аль ч хэсгийг нь идэж болохгүй. Идүүл өхөн маш хортой. Хараад авахд гимгүүл юм. Ялангуяа ингээд цусгад цагаан ийм шүүс гардаг гинэ баг сүү шиг цагаан шүүс гардаг. Тэр шүүс бол үнэхээр хортой. Тэр шүүсийг нь одоо юу гэдгийг нутгийн одоо юу гэдгийг айхтар нөхдүүд бол сумныхаа үзүүртээ ингэ түрхэж чагаад тэгээд амтэг харваж алдаг. Хортой сумтай. За. Тэгэхээр ийм юм бэ. Ямар амар юм те. Гэтэ юм нэрээ бодолцож өгөхгүй цөлийн сарнаа гэдэг өгсөн чи тэр нь хортой. Йоо ямар ариг хийсэн юм бэ те. Ийм цөлийн ургамал байна. Манайхан бүр комент дээр зүрх мөрөх дараал энэ чи бүр хортой юм байна уу? Хортой. Йоо одоо энэ ургацсан байгааг нь харал та. Харин тий энэ гэтээ кактусын дээр гараад ирсэн юм шиг байна. Кактус дээр тий үнэхээр үзэсгэлэнтэй юм байна уу? Гоё юм байна. Гэтээ үзэсгэлэнтэй явах тусмаа хортой гэдэг үнэн баха. Яа. За дараагийн танилцуулга цэцэг болохоор Ефрат Улиас гэдэг юм Улиасыг танилцуулнаа. Ефрат гэдэг. За энэ ургамал нь ер нь одоогийн Ирак Ефратын мөрний эрг орчмоор ургадаг ийм гаралтай ангины тэндээс одоо гаралтай буюу тэнд анх ургадаг байсан. Тэгэд Төв Аз ойрхот орнод Хойд Африкт урганаа. Цөлийн халуун хуурай уур амьсгалтай бүс нутагт ургахад дасан зогцсон маш юм дэсвэртэй, өрмөц хэлбэртэй мод гэж аам л да. Тэгэд энэний онцлог гэх юм бол ихэвчлэн тэгшээр тал, хужирлаг, ийм шорог хөрстэй газарт ургадаг гэж байгаа. Тэгэхээр бол ийм юунд бол давсархаг газар нэлийн дасан зогцсон. За энэс гадна элсэн манханд ургаж чаднаа гэж байгаа. Тиймээс нөгөө экосистем хамгаалагч аягүй сайн болж өгдөг. За өндрийн хувьд болохоор дээдл нь 25 м хүрж байгаа. Маш гүн үндэстэй гэж байгаа. За тэгсэн чи тэр нөгөө нэг үндэс нь ингээд мэдээж олон салаал нь шүү дээ тийм үү. Тэгээ газрын гүнээс ус татах чадвартай. Тэгээд энэ ургамал хасах төчөөс нэмэх 50 градус хүртэл тесвэрлэх тийм юутай хүчин чадал одоо юу гэдэг айгүй лаг амьдрах чадвар өндөртэй юм. Харин тий хасах төчөөс нэмэх 50 гэдэг чинь амар гэсэн үг шүү дээ тий. Гэртээ зүгээр нэг ургамалт юу яах гэжсэн чи цэцэг тарих гэж чи тэрэн зүгээр нар байхгүй нэг хідэн градусын хэрэг даахгүй цэцэг нь гарахгүй өчдөг шүү дээ. Тэр шиг бол биш л юм байна. За Ефрат Улиас болохоор элсний нүүдлийг зогсоодгоо гэж үздэг. Бас яг адилхан. Шувуур, шавж, сүгөр божиг зэрэг юм олон амьтдын оргонох амьдрах орон зай болж өгдөг. За мөн голын иргэн экосистемийг доктортой байлгахад айгүй сайн тусалдаг гэж байна.
Ефрат улаасыг хятадд амьдралын мод итгэл найдварын бэлэгдэл гэж үздэг юм байна. Ийм нөгөө нэг амьдрах чадвар сайтай болохоор төсвөртэй болохоор баг тийм. Амьдралын мод итгэл найдварын бэлэгдэл гэж үзээд байна тий. Тэгээ хятадын Такламаканы цөлд Ефрат улаасны ийм бүр ой байт юм байна. Тэгээ энэ ой болохоор дэлхийн хамгийн эртний ховор цөлдөх ойд тооцогддог гэж шүү. За сүүлийн ураг бол цөлийн халбаг гэж байгаа юм. Тэгээ Хойд Америкийн хуурай халуун бүс нутгаас гаралтай ийм олон настай шүүслэг ургамал Аризона, Техас, Хойд Мексикт ургана. За ийм сонгон шиг хэлбэртэй тэгээд кактус эсвэл 100 нас чиг ийм ус багтай нөхцөлд амьдрах чадвартай. Тэгээд навчин хатуу, шовх үзүүртэй, ирмэг нь ийм шүттэй юм байна л да. Тэгээ ус маш бага хэргэлдэг. Тэгээд эсэргээрээ ингээд нар сайн тусдаг байх хэвээр тийм газар. Нар сайн тусдаг ийм газар ус ер нь маш бага хэрглэж ургадаг юм байна. Тэгээд ер нь бол явхтай ингээ 4 м хүртэл бол ургацдаг. За нэг 1.5 м дунджаар 1.5 м өндөр болдог ийм юм байна. Энэ одоо зараа шиг ургад юм бэ? Харин тийм л юм байна те. Нэг ийм ургамал. Тийм байна. Тий сотл гэсэн. Тэгээд юу яадаг гинэ? Мексикт яг энэ одоо ер нь айгуу тийм юу яд юм байна л да. Яг ингээ нэг цэцэглэх үеэрээ ингээд маш эсэглэн ийм шүүстэй болдог юм байна. Тэгээд тэр эсэглэн шүүсийг нь одоо шахаад Мексикт сотл гэдэг ийм арх үйд юм байна. Текил ашиг. Арх гэдэг сотл гэж алдартай арх үйдэг. Энэ ургамлаар хийсэн. Би харж ирсэн юм сотл гэдэг. Мексикээс гадна текилагаас гадна сотл гэдэг нэг ийм арх байдаг аа гэдэг. Тэгээд ер нь цөлд ургадаг л тэр ургамлаас гаргасан гэдэг. Ийм юм байна лээ. Галт төмөрт маш төсвөртэй. За амьтад юу л энэ ургамалд нэг ойртоод байдаггүй. Ийм юм байна. Дээрээс нь бас хотын тогтчил мөчлөлтөнд бас ингээд юу байдаг гин хэргэлдэг гин энэ ургамлыг. Ямар сони энийг арзаас юм байхаар энийг гоё уг нь харагдахгүй л энэ гэхгүй юу. Гоё штэ, дончтой штэ. За дончтой л яж магадгүй тэрнээс гоё юул юм байна. За гоёор нь автад чи итгээд байж болно шүү дээ. За нэвтрүүлгийн энэ төрөд өндөрлөжийн хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирлыг жаргална гэсэн үрэйтагаар Омо хамтран ажилласан. За мөн эрүүл залуу амьдарцгаая гэсэн үрэйтагаар Lifetime брендийн Уулон цай хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйл хамсараа 15 цаг 10 минутаас элдв шпи нэвтрүүлгээрээ эргээд болснаа. Баярлалаа мөгийнх. За баярлалаа.